Үзэгч та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Тодруулга ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаарт Үзбекистан улсын худалдаач үйлдвэрийн худалдааны төлөөлөгчийн газрын орлогч захирал Жавхлантай бид ярилцах гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр яг худалдааны төлөөлөгчийн газар маань хизэнээс яг анх үйл ажиллагаа эхлэв. Энэ сэдвээр хоёлаа яриагаа эхлүүлье. За худалдааны төлөөлөгчийн газрын эхлэл маань ер нь Үзбекистан улс Монгол улс хоёр маань 1992 оноос хойш дипломат хамтын ажиллагааны хүрээнд бол хамтран ажиллаж ирсэн найрсаг харилцаатай хоёр улс байгаа. За энэ хүрээндээ 32 жилийн дараа буюу 2024 онд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх анх төрийн альчлал хийсэн байгаа. Энэ нь бол хоёр улсын бизнесмэнүүдийн хооронд болон хоёр улсын дипломат харилцаа, бусад бүхий л харилцааны хувьд бол шинэ дэвшилтэд талхан болсон. За энэ хүрээндээ 2024 онд бол Монгол улс Үзбекистан улсад элчин сайдаа томилон элчин сайдын аймаг байгуулан ажиллаж байна. За 2025 оны 6 сард Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгнээр Үзбекистан улсын ерөнхийлөгч маань Монгол улсад айлчилсан. За айлчлалын хүрээнд бол манай худалдааны танхимыг байгуулад за 25 оны 6 сард анх нээлттэй хийсэн байна. За нээлтийн үйл ажиллагаанаас хойш бол бид үйл ажиллагаагаа 25 оны 9 сарын 1-ээс эрчимжүүлж эхлээд өнөөдөр хүртэл үйл ажиллагааг бол идэвхтэй явуулж байна. За тэгээд энэ хүрээндээ бид сая 26 оны 3 сарын 30-31-ний өдөр 2 өдөр экспо арга хэмжээ хийлээ. Үзбекистан Монголын хамтарсан. За энэ үзэсгэлэнд маань нийтдээ 400 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. За Үзбекистан улсаас төрийн болон хувийн хвшил хамтарсан 40 хүн зочид маань ирж оролцоод за хувийн хвшлийн болон манай жижиг дунд Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэгчид маань бас бараа бүтээгдэхүүнээ Үзбекистан улсын түншлэгч нартай танилцуулсан ийм арга хэмжээ зохион байгуулсан байгаа. Худалдааны төлөөлөгчийн газрын одоо гол үндсэн үүрэг нь одоо юу вэ? Та бүхний хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлаар бас. За бид бол өнөөдөр чиг үүргийн хувьд бол мэдээж хоёр улсын хоорондох бизнесмэнүүдийг бол уулзуулах, тэдний түншлэлийг эрчимжүүлэх, за хоёр улсын хоорондох экспорт импортыг тоог нэмэгдүүлэх гэдэг зорилтын дор үйл ажиллагаагаа эрхэлж байна. За нийтдээ өнөөдрийн байдлаар бол манад Монгол улсаас нэг 47 орчим байгууллага Үзбекистан улс руу экспорт хийх саналаа илэрхийлээд байна. За Үзбекистан улсаас Монгол улс руу бас экспорт хийх сонирхолтой буюу Монгол улсад импорт хийх зорилгоор саналаа илэрхийлээд байгаа 60 гаруй байгууллагууд, компаниуд бол санал хүсэлтэд ирүүлсэн байна. За саяны экспогийн арга хэмжээний үеэр бол жимсгний төрлийн хэд хэдэн гэрээнүүд бас хийгдэхээр гэрээний шатанда явагдчихээн. Тэгээд экспо маань ямарч маш амжилттай зохион байгуулагдсан. За цаашдаа Монгол улсаас махан бүтээгдэхүүнийг бол маш ихээр сонирхож байна. За дээрэс нь бол ноос ноолуурын чиглэлийг бол экспортын чиглэлд Үзбекистан улс маань иргэд маань сонирхдаг юм байна гэдгээ саналаа илэрхийлсэн. За мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн маань бол хүлээж авах их таатай нөхцөл хүлээж авч байгаа. Яагаад тэгэхээр Үзбекистан улс нь өөрсдөө бол гар урлал их нарийн хийцлэл сайтай. Бас үүнийгээ монголчуудын маань гар урлал бас их өөрмөц соёл агуулсан учраас энийг бас юм миксердэх тий одоо төрөл ангиа нэмэгдүүлэх гэдэг юм зүйлээ бараа таваархаа. Тэгэхээр энэ талаар бас хамтарч ажиллах, энэ чиглэлийн хүмүүс бас хамтран ажиллах саналаа илэрхийлээд байгаа. За өөр салбар гэвэл аялал жуулчлалынхаа маань маш их төлхөө сонирхож байгаа аль улс иргэд маань. Яагаад тэгэхээр хоёр улсын маань аль талаасаа аялал жуулчлалын салбарын төлөөлөгчд маань компаниуд, хүн хуулийн этгээдүүд маань бүгд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Удахгүй бид нар энэ тал дээр бас маш том мэдээнүүдийг та бүхэндээ дуулгана гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Манай үйл ажиллагааны хувьд бол худалдааны төлөөлөгчийн газрын хувьд мэдээж хоёр улсынхаа одоо бизнес эрхлэгчдийн одоо чухал гүүр болж байгаа. Тэгэхээр үүдийн хоёр улсын одоо бизнес эрхлэгчдийн хувьд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, за дээрэс нь бараа таврын хоорондын одоо дуршлаг солилцох гэдэг олон талын юм ач холбогддог чухал газар байна шүү дээ. Тий. Тэгээд худалдаа аж үйлдвэрийн танхимын худалдааны төлөөлөгчийн газраар ер нь хоёр улсын бизнес эрхлэгчид маань дамжуулан үйл ажиллагаагаа явуулна гэдэг бол бас түншлэлийн хувьд илүү ихтгэлтэй, найдвартай гэдэг маш том зүйл явж идэг. Бизнест бол түншлэл, ихтгэлцэл бол хамгийн чухал байдаг. Нэгдүгürt ихтгэлцэл, хоёрдугаарт тээвэрлэлтийн асуудал байдаг. За тээвэрлэлтийн асуудал дээр бид нар ямар бодлого баримталж байна вэ гэхээр маш олон төрлийн тээвэрлэлтийг за олон жилийн хугацаанд амжилттай тээврийн үйл ажиллагааг эрхэлсэн байгууллагатай санамж хүчиг байгуулж за танхимаар дамжуулан үйл ажиллагаа явуулах байгаа бизнесээ эрхлэж байгаа компаниудаа санал болгохоор
ажиллаж байна. Ер нь санал болгоод явж байгаа. За мэдээж тухайн одоо бизнес эрхлэгчид өөр одоо тээвэр зуучин компани сонгох нь бол мэдээж чөлөөтэй. Танхимаар дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бол бид илүү найдвартай ийм олон улсын стандартыг хангасан тээвэр зуучин компанийг санал болгож ингэж аюулгүй тээвэрлэлт дээр бол маш их анхаарч байгаа. Энэ чиглэлээр манайд Монгол улс талаасаа гадаад харилцааны яам, за худалдаа аж үйлдвэрийн танхим, зам тээврийн яамнаас ч гэсэн бид нар хамтарч ажиллаад ер нь нэг бодлогоор явъя гэдэг зарчим дээр ер нь эцлээд ажиллаж байгаа да. Тий. Тэгэхээр мэдээж энэ хоёр улсын төрийн тэргүүний харилцан айлчлалын үр дүнд бас томоохон хэцүүд гарч байна. Бизнесийн салбар маань тэлэх өргөн боломжс нэгдсэн байна. Бас сүүлийн үеийн мэдээлэл харахад хоёр улсын одоо худалдааны эдийн засгийн худалдааны хэрэгэлт 2 дахин өссөн гэсэн ийм бас статистик байх шиг байсан. Энэ талаар бас та мэдээлэл өгвөл. Ер нь бол 2019-ус 24 оны хооронд бол нэг 5-аас 6 сая $ам экспорт импортын худалдааны эргэлт байсан. За ер нь 24, 25 онуудад бол энэ тоо бол 8.5-7 дахин өссөн байгаа. Экспорт импорт. За энэ дээр бол экспортын тоо илүү давмгаалсан байдаг. 25.1 сая $ам хүрсэн байх жишээ нь. Тэгэхээр энэ бол мэдээж ерөнхийлөгчийн альчлалын төрийн альчлалын хүрээнд хоёр улсын хооронд бизнесмэнүүдийн хооронд итгэлцэл маш өргөн хүрээнд үүсч чадалж байна. Дээрэс нь Монгол улс бол 3.7 сая хүн амтай. За Үзбекистан улс нь 38 сая хүн амтай гэдэг чинь Монголын зах зээлээс 10 дахин их том зах зээл рүү бас гарах юм боломж нэгдэж байна. Энэ боломжийг монголчууд маань бас ингээд өргөн цар хүрээгээр ашиглахыг ирмэлзэж, маш ирмэлзэлтэй, маш их идэвхтэй бизнес эрхлэгчид бол сонирхож байгаа. Энэ бол мэдээж эргээд Монгол улсын одоо дотоодын нэгт бүтээгдэхүүн, за өрхийн амжиргаа гэдэг те бүхэл зүйлд эерэг өөрчлөлтүүдийг авчрах ийм маш том үзүүлэлтийг харуулж байгаа нэг хэлбэр. Таас түрүү ярианд дурджсэн одоо 30-31 өдрүүд ингээд Үзбекистан улсын бизнес эрхлэгчид Монголд иж бас өөрсдийнхөө түншүүдийг хайх, хамтын ажиллагаа эхлүүлэхийн одоо 2 өдрийн арга хэмжээ болсон. Тэгэхээр энэ дээр ер нь аж ахуйн нэгжид маань хэр хоорондоо түнш тогтоож чадав? За энэ хүрээнд бол эмийн үйлдвэрүүдийн хувьд бол хоорондоо бас түншлэгчд болж чадсан. За мэдээж гэрээ бол нэлээд бичиг цаасны ажил учраас санал солилцсны хүрээнд эцэслэгдэнэ. За аюутаач хилцээрийн хувьд бол хилцээрийг эмийн үйлдвэрийн салбарууд бол хоорондоо хийсэн байна. За жимсгний хувьд бол хийгдсэн байна. За аялал жуулчлалын салбар дээр бол саналаад илэрхийлээд байгаад байгаа. За энэ тал дээр арай гэрээний шатанд ороогүй байна. За тэгээд махны экспорт болон малын экспортын хэмжээнд бас тоон баримтууд бол гэрээний асуудлууд бол яригдж байна. За нөөшөлсөн одоо Монголоос нөөшөлсөн одоо загасны бүтээгдэхүүнүүд бас маш их сонирхдаг. Энийг бол гол нь нөгөө халаал аргаар бэлтгэсэн байх гэдэг шаардлагыг бид нар бас монголчууд маань хийдэг байх ёстой. Тэгэхээр энэ утгаараа энэ үйл ажиллагаа жоох орчимжуулах шаардлагатай гэсэн нэг ийм дүгнэлтүүд гарч ийн. За экспогийн хүрээнд бол цахилгаан барааны маш томоохон үйлдвэрлэгч маань ирсэн байгаа Үзбекистан улсаас. За энэ компани маань бас Монголын одоо нөгөө бизнесийнх нь үйл ажиллагаа гэрээ эцлэгдээг учраас би бол одоо компаниудыг яг нэр зохон хэлэх боломжгүй байна. Тэгэхээр удахгүй тодорхой болох бах. Тэгээд тэр үед нь бас нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудас, өөрсдийнхөө байгууллагын цахим хуудасаар болон бусад мэдээллийн сувгуудаар мэдээлэх болно. Ямар ч байсан 2 өдрийн экспогийн хүрээнд бол ирсэн 24 төрлийн бизнес эрхлэгчид маань 15 бизнес эрхлэгч маань хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болоод бутсан байгаа. Тэгэхээр эх 9 сард бас манай Монголын одоо бизнес эрхлэгч маань бас Үзбекистан очиж бас өөрсдийнхөө одоо үгдийн бүтээгдэхүүн, сурчлага мөн хамтын ажиллагаа өргөжүүлэх энд юугаар төлөвлөж байгаа гэсэн энэ талаар мэдээлэл та бас өгөөч. Сая бид Үзбекистанд ер нь 26 онд Экспо арга хэмжээ зохион байгуулна гэж төлөвлөж исэн энэ оны төлөвлөгөөн дээр. За гэхдээ тэр төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан шалтгаан нь бол сая 3 сарын 30-31-ийнхаа Экспогийн үр дүнг харж иж бид бас Үзбекистан улсаа зохион байгуулах хэсгээ шийдвэрлэхээр байсан бөгөөд Экспо арга хэмжээ маань маш амжилттай зохион байгуулагдсан учраас 9 сард бид нар Монголын одоо үйлдвэрлэгчд дагуулад за Үзбекистан улсад бол Экспо хийхээр төлөвлөсөн. Тэгээ энэ хугацаа нь бол 8 сарын сүүл 9 сарын эхээр гэж ер нь хугацаа одоогоор бол товлогдоод байна. Тэгээд нарийн өдөр тодорхой болохоор бас бүх нөгөө бизнес эрхлэгчдтэй мэдээлэл өгөөд тэгээд Үзбекистан улсад ямар ч байсан Made in Mongolia гэдэг Экспо арга хэмжээг зохион байгуулахар төлөвлөсөн байна. Тэгэхээр одоо танай Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Үзбекистан улсын худалдаа аж үйлдвэрийн
худалдааны төлөөлөгчийн газарт одоо юу гэдэг за жишээ нь хувь иргэн бизнес эрхлэгч байна те зоржчод надад нэг ийм санал байна. Яг Үзбекистанд одоо яг ийм нийт чиглэлтэй өстэй хамтж ажиллах юм хүсэлт очоод танайхан хэрэг нээлттэй үлдээж авах юм. Бид бол бүхэл иргэн хуулийн этгээд хинч байсан нээлттэйгээр хүлээж авч байгаа. Ажлын өдрүүдэд ажлын цагаар 1-5 дахь өдрүүдэд буюу өглөөний 9-өөс 18 цагийн хооронд манайх үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд иргэнч бай хувь хүн одоо хуулийн этгээд хинч байсан бид бол нээлттэй мэдээллийг хүргэн ажиллаж байна. За энэ хүрээнд бас эрүүл мэндийн чиглэлээр сайн дурын одоо нөгөө нийгэмлэг байдаг эмч нарын. За энэ нийгэмлэг хүртэл бид нартай хамтран ажиллах хүсэлтэй алсаад бас тий энэ одоо нөгөө сайн дурын юм ажил хийя. Эрүүл мэндийн чиглэлээр гэдэг саналаа хүртэл илэрхийлсэн байгаа. Тэгэхээр бид нар бүх чиглэлд иргэнч бай, хувь хүнч бай, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид гээд бүгдийг нь бол нээлттэй байдлаар мэдээлэлээр хангаж уулзалт зохион байгуулж ажиллаж байна. За тэгээд ер нь бол танхим маань цаашдаа ямар бодлоготой ажиллах вэ гэхээр экспортын чиглэлд бол кластержуулах бодлогыг баримтлана. Салбар бүрээр нь. За энэ оны хувьд бол сая би бүхэл төрлийн одоо нөгөө нэгдсэн нэг экспо арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид бид нар салбараар нь буюу за одоо манай Монголын засгийн газрын бүтэц бол яамдуудын салбараар нь нэгдэх юм бодлоготой байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн яамыг одоо манлайлж оролцуулаад бусад төрийн хувьчлал оролцсон. Тэгээд Үзбекистан талаасаа мөн адил статустай яг ижил тэнцүү статустай байгууллага болон төрийн хувьчлалыг оролцуулсан юм экспог улирал бүр зохион байгуулахар ч юм уу иймэрхүү байдлаар ер нь төлөвлөж байгаа. Тэгээ магадгүй ингэж секторлож салбараар нь оруулах нь экспорт импортын тоог илүү эрчимтэй нэмэгдүүлж хөрсөн дээрээ буусан үйл ажиллагаа болно гэж харж байгаа. Нэгдсэн байдлаар том арга хэмжээг бол цөөхөн хийгээд секторсныг бол улирал бүртэй хийвэл энэ бол нөгөө бизнес эрхлэгчдийг те илүү одоо нөгөө эрчимтэй хамтран ажиллах, түншлэлийг эрчимжүүлэх те энэ арга хэмжээг илүү түлхэлцэх болох юм болов уу гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За та бидний ярилцах цаг ерөнхийдөө өндөрлж байна. Тэгэхээр танд бас нөө мэдээлэл өгөөг үлдсэн зүйл байвал бас та хэлж болно. За ер нь бол Монгол улсын иргэд маань Үзбекистан улсын зах зээлд гарахад бол нээлттэй. За танхим маань бол та бүхэнд орчуулгын болон бусад одоо хууль эрх зүйн болоод мэдээллүүдийг өгөх бол бүрэн боломжтой байгаа. Тиймээс та бүхэн маань ажлын өдрүүдээр ажлын цагт хүрэлцэн ирж мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа шүү. Дээрээс нь 8-9 дугаар саруудад аль нэгэн зохион байгуулагт манай Үзбекистан улсын зохион байгуулагдах экспод бол нээлттэй оролцоорой саналаа манай имэйл хаягаар явуулаад мэдээлэлээ урдчлан аваад ингээд хамтран ажиллахад бол бид нээлттэйгээр ажиллаж байгаа гэдгийг бол та бүхэндээ дуулгая. За баярлалаа танд. За баярлалаа. За бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Үзбекистан улсын худалдаа үйлдвэрийн танхимын худалдааны төлөөлөгчийн газрын орлогч захирал Жавхлантай ярилцлаа. Тэгэхээр бидний ярилцсан гол сэдэв бол мэдээж хоёр улсын одоо бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, за хамтран бизнесээ явуулах, за аль талдаа бас ашигтай байдлаар бас эдийн засгийн үүрэг өгж байдлаасаа илүү одоо худалдааны газар, төлөөлөгчийн газар маань үйл ажиллагаа явуулж байгаа учраас одоо аж ахуйн нэгжүүд маань бас хамтдаа одоо худалдааны төлөөлөгчийн газартайгаа уялдаа холбоотой ажиллаж өөрсдийнхөө бизнесийг бас өргөжүүлэх томоохон боломж байгаа гэдэг нь бас харагдаж байгаа бах. Тийм учраас энэ сэдвийн хүрээнд бид ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн тодруулгын ажиллагаа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.